Сайлаа бэлтгэхээр саваа бэлд гэж энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ харин ч их оройтж орж ирсэн байна. Дээдэргүй одоо сүүлийн 70-80 жил бид нар чи одоо Оросын улууны улсаас бензин шатхуунаа зөөсөрөөгөө ирнэ. Өнөөдрийг хүртэл нэг сарын л нөөцтэй байх хэмжээний агуулах савтай. Тэгээд өнгөрсөн хугацаанд ийм Монгол банкын бололцоо боломж байсан бол урд нь одоо ингээд өмнө нь ингээд ийм боломжийг гаргаад энэ хувийн хвшлүүдтэй дэд үтсийг барьчих, нөөцийн сав барьчих ийм бололцоо боломж байгаагүй юм уу? Заавал одоо ингээд бензин шатхуунаар тасалдсан хойно очирлуулж, дугаарлуулж, уурлуулж, уцаарлсны дараа нь ингэж ийм бололцоо боломжийг гаргаж ирдэг нь ямар учиртай юм бэ гэдгийг нэгт асууя. Хоёрт энэ гол хуулийн чинь 8-1-1-1-2 юм байна л д. 8-1-1 энэ газрын төсний бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжид эргэлтийн хөрөнгө шаарддаг. Энэ хуулийн чинь гол үзэл баримтлал нь энэ муу юм уу? Эргэлтийн хөрөнгөнд бас энэ санхүүжилт олгох юм биш үү? Би ойлгохноо бол гол нь сав, нөөцийн сав агуулах барихт нь, за тэр дэд үтс барихт нь ингэж энэ зээлийг олгох юм байна гэсэн чинь ахаад ийм тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийг одоо нэмэгдүүлэхэд нь санхүүжилтийг олгох Монгол банкнд ирэх өгөх гэж байна л да. Энд чи өөрөө энэ ажлын хэсэгт өрсөлдөөний монополийн газраас хүн байна уу? Энэ өрсөлдөөний хуулийг зөрчсөн асуудал гарах уу? Засгийн газар аль нэг одоо бизнесийн тодорхой одоо стратегийн нэрийн дор энэ одоо бензин шатхууны энэ чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийг тусгаалсан юм хууль гаргах гэж байна шүү дээ. Бизнесийн дэмжиж санхүүжилт олгох гэж байна. Энэ өөрөө монополийн тухай, өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн асуудал үүсэх юм биш үсттэй. Энэ газраас мэргэжлийн байгууллагаас одоо саналын авсан зүйл байна уу гэдгийг. Сая би 3 дахь асуудал пүрэвдэр жигшөнтэй санал нэг байна. Ер нь энэ нөөц бүрдүүлээд энэ зээл олгож байгаа дээр энэ Монгол улсынхаа гол одоо цэгүүдэд бүсүүдэд одоо энэ зээлийн үйл ажиллагаа явуулах тэр одоо бололцоог нь олгож тэр нөөц агуулах барих тэрийг бас одоо тодорхой хэмжээнд зааж өгөх шаардлагатай байна. Зүүн бүс, баруун бүс, хойд бүс, өмнөд бүс гэдэг ингээд. Тэгэхгүй ингээд Улаанбаатар хот дотроо л одоо гол компаниуд чинь үйл ажиллагаа явуулаад эргэлдээд Улаанбаатар хот чинь өөрөө аюулын харангуулж энэ тэсвэр дэлбэрэх эн чинь өөрөө аюултай бүтээгдэхүүн. Тийм учраас энэ одоо хөдөө аж ахуй, уул уурхаад гол хэрэглэгддэг дизель түлш А92, 95 хэрэглэдэг энэ газруудад бүс нутгийн зориулалтаар ингээд зохицуулт хийж яам энэ эрхийн бас тэр компаниудад зээлийн санхүүжилтийг олохдоо бас энэ талыг харгалзаж энэ зээлийг олох болцоо боломж байгаа юу гэдэг ийм 2-3 асуулт асууж байна. За сандаг учир гишүүнтэй санал нэг байгаа. За би одоо ажил аваад үндсэндээ 4 сар л болж байна. Тэгээд чуулган маань эхлээд үндсэндээ тэгээд нэг 2 сар орчим болж байна уу да. Тэгээд хамгийн урднараа л ажиллаад одоо оруулж ирж байгаа маань энэ. За би тантай яг ижилхэн бодол байр суурьтай байдаг. Ковидын үед нэг авч ирсэн арга хэмжээнийхээ хуулийг үргэлжлүүлээд энэ аж ахуй нэгжүүдэд жоохон боломж олгоо явуучихгүй яасан бол тоо гэж боддог. Тийм учраас бол энэ хуулийг 5 жилийн хугацаанд буюу манай гол одоо импортлагч орны одоо байдал тогтворчтол одоо мөрдөж хэрэгжүүлж энэ хооронд савнуудынхаа нөөцийг нэмэгдүүлье гэж зорж байгаа. За хоёрдугаарт бол эргэлтийн хөрөнгө гэдэг асуудлыг бас тавьж байна. Эргэлтийн хөрөнгө гэдэгт бол үндсэндээ бид зарим үед үндсэндээ ингээд савныхаа хэмжээгээр буюу 2-3 сарын хугацааны нөөцийг шууд нэг дор захиалга өгөх боломжийг аж ахуй нэгжүүдэд өгөх гэж байгаа юм. Манай аж ахуй нэгжүүдийг ингээд их том гэж бодоод ах шиг байгаа юм. За эднээ нь бол нэг ийм тодорхой одоо 1 сарын хэрэглээ орчмын мөнгийг 12 удаа эргэлдүүлж л одоо явдаг хүмүүс юм л. Зээл нэмж өөрөө авах гэхээр одоо хэмжээ нь бол хүрэлцдэггүй. Тэгэхээр энэ дээр нь бол зүгээр мөнгө өгөх гэж байгаа зүйл биш. Зээл өгье. Энд нь засаг бас туслая. Ингээд захиалгыг нь ахуулаад савыг нь нэгдүгээрт бол нөөцөө бүрдүүлэх одоо өөрөөр хэлбэл
яг эргэлтийн тэр шатхан худалдаж авах мөнгөнд нь олон улсын захиалга хийхэд мөнгийг нь зээлээ. Хоёрдугаарт саваа барих төсөлд нь зээлээ. Гуравдугаарт савнд шаардлагатай тэр чинь бас төмөр замын орцгоос галын байгууламж, цахилгаан дулаан гэдэг олон юм шаардлагатай. Тэр дэд бүтцийг нь хийх байгууламжуудад нь зардал гаргая гэсэн ийм утгатай одоо хууль юм байна. За таны 3 дахь асуултанд бол энэ гол бүсүүдэд анхаарч байрлуулах ёстой гэдэг бас санал нэг байна. За яг хаана гол түлхүү анхаарч өгөх ёстой вэ гэдгийг бол аж үйлдвэр эрх соёлын яамн дээр ажлын хэсэг шийдэж одоо гишүүдийн гаргаж байгаа энэ саналыг бол анхаарч байгаа. Гол хэрэглээгээ дагаж байрлуулна. Стратеги бодож байрлуулна. Өмнгийн бүс, төвийн бүс, зүүн бүс, баруун бүс гэдэг. Хойд бүс бол харьцангуй гайгүй нөөцтэй байдаг. Иймэрхүү байрлалтай байгаа. За Монгол улсад одоогийн байдлаар одоо бас иргэдийн дунд ч асуугаад байдгийг энэ тусгай зөвшөөрөл гэдэг юм а болчихооч гэдэг. Тэсэр дэлбэрэх аюултай энэ бүтээгдэхүүн дээр бол тусгай зөвшөөрөл норм дүн стандарт бариулахаас өөр аргагүй. Сайдын хувьд, яамны хувьд тусгай зөвшөөрөл хүссэн шаардлага хангасан бүхэнд нь өгч байгаа. За би одоо сайд дээр ирснээс хойш 20-30-ыг өгсөн байгаа бах. Улсын хэмжээнд 160 гаруй импортын зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд байна. Энэ аж ахуй нэгжүүдэд бүгдэнд нь тэгш боломж олгогдно. Хин шалгуур хангаж тэр нь аваад явна. Ямар нэг байдлаар өрсөлдөө хязгаарлах зүйл байхгүй. Энэ эртээд Монгол энтгийн парламентын бүлгийн гишүүд бид нэр энтгийн элчин сайттай уулзсан. Тэгээд газрын төсний үйлдвэрийн явцын талаар зарим нэг саналын сонсоход энэ манай энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд дээр гайлаас орж байгаа гайлын бүрдүүлэлт дээр асар их цаг хугацаа авж байна, алдж байна. Энийг одоо засгийн газар их хурал бүлэг одоо ярьж яарвчлах асуудал дээр дэмжлэг үзүүлж өгөөч гэж аль биесээр санал тавьж илээ. Тэгэхгүй бол энэ нөгөө 27 онд ашиглалтанд орно гэж одоогоор ярьж байгаа энэ газрын засгийн үйлдвэрийн чинь үйл ажиллагаа энээс болж асар их цаг хугацаа алдж байна. Энэ дээр ажилтдаг тэр боловсон хүчнүүдийн визийн мэдүүлгийг нэгэн жилээр өгдөг, энийг ядаж нэг 2-3 жилээр өгдөг байх асуудал дээр нь одоо Монгол энтгийн парламентын бүлгийн гишүүд холбогдох газарт нь асуудлыг тавьж шийдүүлж өгөх тал дээр онгоцгой анхаарал хандуулж өгөөч. Хэрвээ ингэж чадвал бид нар энэ одоо газрын засгийн үйлдвэрээ бас 27 онд нь ашиглалтанд өгөх чиглэлээр одоо ажиллах болцоо боломж байна гэж энэ дээр бас сайд бас одоо анхаарч ажиллаж өгөөрэй. Тий, Сандгаа гишүүн маань бас яг л зэрэг ажилтаа нь очиж танилцсан хүний хувьд хэлж байна. Би юу яасан? Газрын тос боловсруулах үйлдвэрийн импорттой холбоотой тэр ажилчдын визтэй холбоотой за энэ хүндрэлүүд байсныг бол сангийн яамтай ажиллаад би бол одоо 14 хоног болгон Алтан ширээдхэн төслийн удирдагчдаас болон энтхийн компаниудаас мэдээлэл аваад асуудлуудын шийдэд ингээд явж байгаа. Маш удаашралтай байсан асуудлууд бол хурдтай шийдэгдээд явж байгаа. Бид энэ дээр байнгын зүгээр зохион байгуулалтын л ажил واخгүй юм бол тэ. Тэгээ энэ дээр нь туслаад явж байгаа. Визийн урт хугацаагаар олгох хууль эрх зүйн орчин бүрдсэн байна. Хэрэгжүүлээ явж байгаа. Ер нь та бүхэн Оросын талтай ярьж үзсэн үү? Энэ Газпром компаниг ер нь цаашдаа Монгол улсад салбар ямын нээх энэ асуудал олон жил яригдгэл юм байлээ. Энэ дээр ер нь Монгол улс холбогдох яам засгийн газар ер нь ямар байр суурьтай байдгийг дотоодын аж ахуй нэгжээ бизнесээ хамгаална гэдэг ингэж байд юм уу? Аль эсвэл одоо ямар учраас ингээд энэ асуудал дээр одоо өдөө хүртэл одоо ямар нэг тодорхой ахиц дэвшил өөрчлөлт гарсангүй явж байна. Сая одоо бас холбогдох одоо Оросын элчин сайдын яам холбогдох одоо засгийн газрынхантай уулзалт хийсэн. Энэ талаар одоо цаашдаа яригдж байгаа зүйл байна уу? Энэ дээр одоо холбогдох сайдын хувьд ямар мэдээлэлтэй байна? За энэ шатхантай холбоотой асуудал дээр энэ Газпромын хувьд бол манай улсаар одоо дамжин өнгөрөх Сибирийн хүч 2 төслийг хэрэгжүүлэх гэж байгаа. За манай Шадар сайд дээр ажиллаж байсан, Амар сайхан сайд бол нэлээд голж ажиллаж байсан. Нэлээд ахиц гаргацсан байгаа. Тэгээ энэ компани бол төлөөлөл энд байгуулагдаад ажиллана. Газрын тос болон байгалийн хийтэй холбоотой асуудлуудыг энэ айлтай хамтраа зохион байгуулахаар ингээд ажиллаж байгаа. Стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр орж ирж байгаа засгийн газраас яаралтай гармаар орж ирсэн хуулийн төслийг дэмжиж байгаа. Тэгээ монголчууд сайлаа бэлтгэхээр саваа бэлдгэдэг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд бид нэг сайндаа нэг сарын хэрэглээг л даах хэмжээний нөөц савтай юм байна. Одоо энэ хуулийн төсөл орж ирснээр цаашдаа 2-3 сарын хэмжээний хэрэглээг даах улсын хэмжээний нөөц савтай болох юм байна. Энэ дээр Монгол банкнаас арилжааны банкудад санхүүжилтийн зээлийн одоо эрхийг олгохоор гэж явж байгаа юм байна. Тэгээд уг нь бол одоо ийм болцоо боломж байсан бол эртнээс заавал энэ ард иргэдээ уурлуулж, ухамдуулж, бензин шатхуунаар тасалтуулж, очор дугаар үүсгэж ингэж арга хэмжээг мэдэрдэг биш.
ийм асуудал үүсгэхээс урьдчилан сэргийлж энэ одоо арга хэмжээг авдаг байвал зөвхөн энэ бензин дээр ч биш цаашдаа аливаа асуудал дээр ийм мэдрэмжтэй хандж байвал одоо энэ засгийн газар сайд нараас сайн байна гэж хэлэх байна. Тийм учраас бид нар бол жил ирэх тусам улсын төсөв экспортоос хамааралтай нүүрсний одоо экспортыг нэмэгдүүлж 5-10 сая тонноор нэмэгдүүлж байгаа. Саяхан бид нар 80 сая тонн нүүрс экспортлно гэж хэлсэн бол одоо 85 эргчл одоо 100 саяыг одоо экспортлох. Энэ хэрэглээг энэ одоо экспортыг дагаад одоо хэрэглээ өсөж байгаа. Энэ хэрэглээг өссөнтэй холбогдуулаад дагаад одоо бас хэрэглээ ард иргэдийн одоо нийлүүлэлт эдийн засаг бас одоо өсөж байгаа. Энэ одоо байдал харагдаж байна. Тийм учраас одоо А92, 95 за дизель түвшний хэрэглээнүүд бол бүгд бүх шатандаа өсөж байгаа юм байна. За энийг одоо засгийн газар одоо олж анзаарч харж энэ одоо өсөж байгаа хэрэглээг даах эдийн засгийг тэлэх хэмжээнд энэ одоо бодлогын арга хэмжээ хуулийг оруулж ирж байгаа нь сайшаалтай байна гэж үзэж байна. Харин цаашлаад бид нар энэ одоо нөөц сав бүрдүүлэлтүүдийг аж ахуйн нэгжүүдэд яг зориултын дагуу за бүсүүдэд одоо доотлол нь одоо дээдлэл нь 1700 км-ийн алсад байгаа баруун аймагуудад 500-600 км-т байгаа зүүн аймагуудад Улаанбаатар хотоос зөөж тээвэрлэх асуудлаас ярихдаа илүүтэй энэ бүсүүдэд энэ одоо бүсийн төвийн одоо нөөц хангамжийн төвүүдийг байгуулах асуудлыг бодлогоор эрдэс соёлын одоо яам бол хийх нь зүйтэй гэж хувьдаа үзэж байна. Тийм учраас энэ хуулийг одоо бас гишүүдийг дэмжиж өгөхийг хүсэж байна. Баярлалаа.